Шинжлэх ухаан танин мэдхүүн од мөндөр сууг танд хүрч байна. Уран зураг нэвтрүүлэг эхэлж байна. Студид хөтлөгч Амина мөнгө цулмины бий адилж байна. Манай нэвтрүүлэг танд YouTube-ийн од мөндөр сууг, NTV телевиз болон од мөндөр радио 83.3 болон 107 студионоор хүрч байна. Өнөөдрийн дугаарыг од мөндөр суугийн алтан гишүүд болон таны аяллыг бид урлын ураатай A-Star аялын компани ивент тэтгэж байна. Өдрийн мэнд Амина. Өдрийн мэнд. За өнөөдөр хоёлаа ямар бүтээлч гайхалтай амьдрал уран бүтээлээр аялах уу? Нөө Пикассог зургуудын хүмүүс үзчихэд те би ч ингэж зурч чадна гэдэг нь шүү дээ. Тэгээд ер нь яг энэ би ч ингэж зурч чадна гэдэг үгийг хамгийн их хэлүүлсэн зураач бол Пикассо биш, Jackson Pollock гэдэг байхгүй юу? Ягаад тэгэхээр Jackson Pollock-ийн зураг бол ингээд хоостон дээр, те зотон дээр зүгээр л бодог асгацсан гэж харагддаг. Ер нь бол маш олон хүмүүс Jackson Pollock-ийн зургийг дуурайж зурх гэж оролцсон. Гэтэ ягаад ч юм болоогүй. Ер нь бол яг харах юм бол нэрэл зүгээр л бодог асгаал юм шиг. Тэгээд Jackson Pollock хэрхэн зураг зурж байгаа вэ гэсэн өөрийнх нь кино болон юм 500 орчим хар цагаан юм зургууд байдаг. Алтартай бас фото зурагч юм дарсан. Тэгээд тэр болгоноос харахаар ингээл яг зүгээр л бодог асгаад байгаа юм шиг. Тэгтээ яг нарийн харах юм бол тэр цотон дээрээ баг юм эртний бүр хүн нийтлийн үеийн бүжиг хийж байгаа юм уу гэмээр байдаг байхгүй. Тийм үү. Маш их ирж үуч бүр ингээд бүр юм нервний те бүр ингээд тогтургуу тэгээд аим шиг нэг тийм зан үйлийн бүжиг хийгээд байгаа юм шиг ер нь бол. Тэгэхээр өнөөдөр хэдүүлгийнх нь ярих хүн бол Голбаатар маань болохоор маш богинохон насалсан 1912-оос 1956 оны хооронд амьдарч исэн. Тэгээд Jackson Pollock гэдэг абстракт экспрессионизм гэдэг орос охлын гол лидер төлөөлөгч Америк зураач байгаа юм. Маш сонирхолтой байна. За тэгэхээр үнэхээр хэдэл учрыг олох гээд үзээ л дээ. Ингээд үнэхээр зүгээр зураг бүгдээрээ л асуумаар л шүү дээ. Манай уялах бүр хэлсэн аахгүй. Би өглөө болохын contemporary art хийдэж штэ. Гэхдээ зүгээр 0 дотроо дараа нь усны татаад явуулчихдаг л болох байсан шиг. Тэгэхээр нэрээ үнэхээр л энийг сонь сэдвэлтэй. За ямар ч тач Jackson Pollock-тойгоо эхлээд танилцахыг оролдгоо. 1912 он гэж штэ. Аялаа дараагийнхаа нэвтрүүлэг дээр бол угаасаа нөө Титаникийн сүрсэн ом гэдэг ярих бах тий. 20 дугаар зууны ихэнх үе бидний байнга ярьдаг 1910-аад оны үе. За тэгээд дараа нь одоо энэ чинь дэлхийн 1-р дайн эхлэх гээд 1939-с 45 онд дэлхийн 2-р дайн эхлэх гээд яг тэр нэг дундах нь 2030 он гэдэг нэг онд болохоор дэлхийн ертөнц түүхэндээ хизээч үзэж байгаагүй аимшигтай хоёр харгислын дунд нэг жоохон тайвширж байгаа үе мөч байгаа байхгүй 2030 он гэдэг чинь. Тэгээд 1920 оныг ингээд хэдүүлээ бодоод үзэх юм бол тэгээ энэ манай Pollock-ийн дөнгөж ингээд хүүхэд нас нь өсвөр залуу нас нь би болсон тэр үеийг бодоод үзэх юм бол энэ бол Roaring 20s гэж яриад тий. Roaring 20s буюу ингээ хашгирч буй 20-од он бүжигтэй, дуутай, Hollywood одоо тэр Broadway бүх юм ингээд хөгжлөн эхэлж байгаа тий. Энэ бас их ер нь түүхийн хувьд бол айгүй тийм сонирхолтой, экзэгтэй мөч 20 дугаар зууны ихэнх гэдэг маань. За ямар ч тааж Jackson Pollock маань болохоор Cody гэдэг нэг мужид Cody гэдэг нэг жижиг хотгонд би одоо мужийн нэрийг мартчихж өөрөө бас Америкт очиж үзэж байгааг болохоор юу яасан баха тэр чинь Wyoming лүү дээ. Wyoming тийм тэнд төрсэн байгаа. Тэгээ ер нь энэ Wyoming чинь болохоор тэгшэрхийн мууч гэдгээр алтартай тийм газар юм байна л да. Тийм ер нь тэгээд Jackson Pollock маань болохоор дээрээ 4 ахтай тэр айлт ерөөсөө нөгөө нэг юу ядаггүй. Эмэгтэй хөхт охин хөхт төрдөггүй. Тэгээд ээж нь болохоор ингээд охин хөхт аюу хүсдэг. Тэгээ манай Jackson Pollock маань болохоор хамгийн бага хөхт нь болж төрж байгаа хэрэг. Тэгээд тэд яагаад чи нэг сонин ээжийнхний хүсэл ч юм уу ингээд Jackson Pollock хамгийн бага хүн те. Тэгээд хамгийн эрх. Тэгээд хамгийн имзэг. Тэр нь бусдыгаа бодвол ингээд бусад ах нарыгаа бодох юм бол хамгийн цагаан царайтай, имзэг, аимхай, турхан бүр ингээд амтнаас хүртэл амар айдаг байсан гэдэг ч аахгүй багтаа. Тэгээ яг нэг юм хөрхэн багийнх нэг нугас холж байгаа зураг мураг бэтийн. Гэтэл тэгээ ингийн ажиллаж айлт төрсөн. Тэгтээ тийм аимхай. Бас энэ дэр ийм юм байгаа. Яагаад гэсэн чинь аав нь бол ингийн хар ажиллаж байгаа. Тэгэд
тэр чинь ингээл нөгөө фермер маж хоо эрхлээл ингээл амьдарч байгаа. Ээж нь болохоор яг нэг Америк мөрөөдөл гэж яддаг шүү дээ. Америк тийм мөрөөдөлтэй. Амьдралынхаа түвшнийг байнга ингэ дээшлүүлэхийг хүсдэг. Тэгээ нэг газар ингэ өөрсдийнх нь аж ахуй ингэ сайн явахгүй болонгууд тэр газараа хаяал өөр газар руу нүүчдэг. Тэгээ ер нь 16 жилийн туршид тэдний гэр бүл Америк дотор 5 удаа нааш цааш нүүсэн гэдэг ч байгаа байхгүй. Тэгээ нөө Джексон Поллокийн хувьд болохоор энэ яаж нөлөөлсөн бэ гэсэн чинь гэл нэг жоох найзуудтай болоод арай нэг ингээл сууршаал байж аянгууд өөр газар руу очиждаг тий. Тэгэхээр гэр бүлээс нь бусдна, ээжээс нь бусдна, бусд бүх зүйл болохоор багаас нь тогтургүй байсан. Тэгэхээр жоохон тийм нервний байх тэр хүүхдэд бол нөхцөл бол сэтгэл зүйн хувьд бол бүрдсэн байх. За тэгээд амбицтай ээж нь яаж исэн бэ гэхээр ааваас нь мөнхийн ямар нэгэн шин зүйл эхлүүлэхийг те ямар нэгэн бизнес эхлүүлэхийг ингээд амьдралынхаа түвшнийг дэвшлүүлэхийг ингээд шаардаад. Яг тэр их шаардлагыг дараа нь аав нь бол юу яа чадаагүй юм шиг байна. Тийм нэг төсвөрлөж чадаагүй юм шиг байна. За тэгээд баахан эрэгтэй хүүхдүүдтэй айлаа шүү дээ те. Тэгэхээр эрэгтэй хүүхдүүд нэг 14-5 нас хүрээл бүгдээрээ бас нөгөө ээжийнхэн хүслийн дагуу ажил олж хийцгэн, хар ажил хийцгэн, хөлсний ажил хийцгэн. Тэгээ нөгөө Гранд Каньон гэдэг байдаг те их гоё байгальтай газар. Тэгээ Гранд Каньоны тэнцээ бол нэг юм газрын ажил болцсон юм байна л да. Тэгээ ах нартайгаа тэнд ажилдаг. Аав нь бас нэг өөр хэдэн километрийн зайтай ажилдаг. Тэгэд өсвөр насандаа бол яг нэг тийм хар ажил хийж өсөөд тэгэд ах нартайгаа тэр Гранд Каньон гэдэг газрынхаа байгалыг аюу ажиглах дуртай. Тэр чинь их өрмөцтэй. Тэгэл тэр ингээл ах нартайгаа хамт ингээл байгаль тэр ингээл маш их ажиглалтуудыг хийгээл тий. Тэгэхээр энэ юу вэ гэхээр ер нь түрүүгийн дугаар тэр бид хэд нөгөө Леонардо да Винчи энэ талаар цэнгэл бэлгүн бидэд ярьсан. Тэгсэн чинь нэр яг тийм байхгүй. Ер нь нэг юм өвгдөлтэй хүмүүс гэж байдаг. Ер нь бол бид нар бүх хүмүүс л багадаа тэгж ажиглагч энэ ертөнцийг таньж мэддэг төрөлдгөл ах л та. Гэхдээ нэг том болох тусмаа юм болгоныг энгийн байдаг юм гэж хүлээж авсаар байгаа нэг тэр мэдрэмж нь байхгүй болчихдээ шүү дээ. Джексон Поллокийн хувьд бол хизээч тэр мэдрэмж нь байхгүй болоогүй хаа. Тэр багасаа л байгалыг эргэн тойрныхоо орчноо тэгж ажиглаж өсчихсэн. Тэгэхээр нэг тийм энгийн ерөөсөө төрөгүүл юм шиг байгаа юм. За тэгтээ эн чинь нөгөө нэг зүгээр ажиглаад ингээд гэд суугаад байхгүй шүү дээ. Тэдний гэр бүлд тийм боломжч алах тий маш их ажил хийх хэрэгтэй. Тэгээ хар ажил хийн. Хар ажил очиад нөгөө яг энгийн тий нөгөө ковбой Америк эрчүүдтэй танилцж байгаа байхгүй юу. Тэгээ ах нар тий ах нарын хүрээл дотор. Тэгээд тэр ах нар болохоор юу зааж өгсөн бэ гэхээр манай өсвөр насны Джексон Поллокт маань архиухыг зааж өгсөн байна. Тэгээд ажилчин анги чинь тэгээ сайхан ажиллаа хийлээ дуусгалаа ганц нэг шар айргаа сайхан татаж уулаа тий. Тэгээд ер нь яг энэ бүхтнээс ах нартай ингээл хөвгөлтэй сонирхолтой байсан ч гэсэн өсвөр наснда Джексон Поллок нэг шийдвэр гаргацсан. Би ер нь бол хар ажиллаар хийж явахгүй байна. Би ер нь хийж юм хар ажлын им энгийн ажил хийхэр хүн биш гэд. За тэгэд юу их вэ гэсэн чинь том ах нь дээдлийнх нь ах нь Чарльз гэдэг байхгүй. Чарльз ах нь болохоор зураг зурх айгуу дуртай. Тэгээд Чарльз ах нь тухайн мужийнхаа зургийн сургуульд орсон байна. Тэгээ ахыгаа дагаад бас яг тэр сургуульд орсон байгаа юм л да. Яг гоо ээж нь за нэгэнтээ энэ хүүхэд ингээд хар ажил хийж чадахгүй юм чи яд чи ингээд сургуульд орох гэд оруулсан юм байл л дээ. Тэгээ 16 орчим наснда сургуульд орсон чинь тэр сургуульд нь болохоор ерөөсөө л юу зааж байгаа гэхээр мэдээж тэр чинь одоо Америкчууд чинь Европчуудаас зөндөө юм сурцсан, тэр академик арга барилыг сурцсан, уламжлалт зургийг хэрхэн зурх уу, байгуулалт хэрхэн байгуулах уу, алин байлаа гэж бодоод яг алиныг яг хэрхэн яаж алим шиг зурх вэ, яаж фото зурх шиг зурх вэ гэдгийг заан тий. Тэгвэл манай Джексон Поллокийн зурдаг юм шугам нь анханасаа хизээч тийм уламжлалт сонгодог юм тайван зөв тогтолтой зурагддаггүй байсан юм байна л да бүр ингээд болохгүй өөрийнх нь тэр хийж байгаа шугамуд нь сайн авьяастай аюу сайн тэгсэн хэрнээ би одоо харамсалтай нь яг тэр оюутан үеийнхэн зургуудыг авчирч чадсангүй гэхдээ тэр аюу тийм нэг юм авьяастай яг академик түвшний мөртлөө
нэг юм жоохон чичрэнгтэй байхгүй. Ийм нөгөө нэг нервний гэж яриад байгаа шүү дээ. Тийм чичрэнгтэй. Тэгээд өөрөө бүр ингээд нөгөө ядарчдаг. Тэгээд нөгөө өөрт нь нэг л тохиромжгүй байгаад байдаг. Зурхыг хүсээд байдаг мөртөө. Яг өөрийг их нь зурхыг хүсэж байгаа тэр урсгалаар ерөөсөө зааж өгөхгүй байсан байхгүй. Тэгээд ашгүй тэнд нэг Шатковский гэдэг нэг багш байсан маа. Тэгээд тэр багш нь болохоор арай нэг юм бусдыгаа бодвол Jackson Pollock-ийг жоохон чөлөөтэй байлгадаг. Тэгтээ манай Pollock бол хизээч тийм даруу намплаг хүүхэд байгаагүй. Маш сахилгагүй, хэрэг төвхт орооцолддог. Тэгээ нэг өсвөр насндаа нэг юм архиугаа сурцсан те нэг амсаа сурцсан том яриа л гэж тий. Тэгээд зодан зохион хэрэгтэй үг гэл ингэж орооцолтоод тэгээд тэгэнгүүтээ манай хүн сургуулаасаа ялтчгүй хөөгтчихөж байгаа юм. За тэр нөгөө Шатковский гэдэг тэр багш нь болохоор Jackson Pollock-ыг бол хайчаагүй. Тэр үеийн Кришнамурти гэд хүний жоохон эзотерик төрлийн одоо тийм далд юм сонирхдаг, далд ертөнцийг сонирхдаг тийм нийгэмлэг гэж байсан байгаа. Тэр нийгэмлэрөө дагуулж очоод одоо ерөөхдөө Jackson Pollock-ыг тийм одоо зөвхөн чи ингэж гадуур ингэж зугаа зингэлхөөж явах биш ингэж яхаа оюуны юм сонирхох энэ төр гэл. Тэгээд хэсэг бол Jackson Pollock тиймэрхүү юм сонирхож бол явж исэн. Тэгэхээр нэг тийм оюунлаг, сүнслэг, эзотерик ч юм уу тиймэрхүү шашинлаг зүйлс рүү орж исэн. Гэхдээ бас л түүнийх биш байсан гэдгийг мэдэрсэн байхгүй. Тэгээд бас өөрийнх нь дотоод ийм зан характер нөлөөлсөн байж магадгүй л тий. Цаа чин ер нь амьдралыг ингээ уншиж байхад бол за энэ бол интроверт хүн боيو дотгошоогоо хүн байсан юм байна да гэж бодгоо шүү. Тэгээ ерөөсөө тийм гадагшаага бол биш. Цаашдаа бүр Америкийн од болно энэ хүн. Гэхдээ ерөөсөө тийм гадагшаага хүн байгаагүй амар тийм дотгошоогоо. Тэгэнгүүт тэр чин аливаа шашны нийгэмлэг чинь тий зөвхөн бяцлалаа хийгээд байхгүй шүү дээ. Энэ чинь нэг юм систем дээр тулгуурлаж явж байгаа шүү дээ, тий. Тэгэхээр тэрнээс жоохон гэд холдмоор санагтаад тэгээд бол өөрөө бол тэр шашны нийгэмлэгээс бол холдож гарсан байгаа юм л та. За ингээд ерөөхдөө ингээд сургууль нь таарахгүй байна. Тэр шашныхын нийгэмлэг нь таарахгүй байна, тий. Ер нь ингээд юу яаж болохгүй шүү дээ. Ингээд хаач зөгцөхгүй байна шүү дээ. Тийм байна. Эмэгт замбраа нэг уламжлалт дигтэй юм таанч зөгцөхгүй байхгүй. Таарахгүй байна тий. Ингээд эренгүүтээ нөгөө асуудал тулгарнгууд ээж нь яаж шийддэг вэ? Нүүчдэг байсан шүү дээ. Jackson Pollock юу гэж бодсон? За би энэчнээс нүүх хэрэгтэй. Хаашаа нүүх вэ? Мэдээж Нью-Йорк. Тэр үеийн одоо 1920 30-аад оны Нью-Йорк гэдэг бол тий. За ялангуяа 30 он гэдэг бол Европын ингээд ихэнх агуу асуутнууд Америк руу нэг тийм дайны нөхцөл байдлаас болж хурж ирж исэн үе. Тэгээд зулаагчээр магадгүй хэрвээ та санаж байгаа бол нөгөө Великая депрессия тий Great Depression их хямрал гэх юм уу? Тий хямралын үеийн талаар жоохон яриад байвал бид нар нэг яг ямар үед очиж байгаагаа ойлгох бах тий. За тэгээ 20-30 оны Америк нэгдсэн улс Нью-Йорк гэхээр яг ингээ чи ингээ ярьсан чи айгуу сонирхолтой санагдаж байна л да. За мэдээж эдийн засгийн хямрал их хямрал Great Depression гэдэг зөвхөн Америк нэгдсэн улсыг нөмрөөгүй, Европт бас ихэр нөлөөлсөн. Гэхдээ яг нь үүсэл шалтгаан нь бол бүр тэр нэг дэлхийн 1-р дайны нэг дууснаас хойш эхэлсэн гэж үздэг. Үйлдвэржилт газар тариалан асар ихээр хөгжсөн байсан. Тэгээ газар тариалан нөгөө эрчимтэй хөгжихийн хэрээр техник тоног төхөөрөмж худалдаа авалдаа. Тэгээд ер нь бол нөгөө ахуйн хэрэглээний цахилгаан бараа бусад тогшлын үйлдвэрлэл хөгжсөн, хүмүүс худалдаж авдаг болчихсон. Энэ бүгд нь зээлэр байсан байхгүй. Нөгөө хэрэглээнд тулгуурласан эдийн засаг гэдэг нь шүү дээ. Нэг тиймэрхүү зүйл болоод тэгээд нөгөө банкны систем нь өөрөө сул байсан гэж үздэг. Тэгээд 1929 онд баха Америкийн нөгөө stock exchange тэр нь одоо shutdown хийгээд нураад blow out хийгээд тэгээд ер нь бол нөгөө 25 мянган банкнаас бараг 9 мянган дампуурсан гэдгийг. Ер нь бол маш их хэмжээний оргил үе дээр нийт Америкчуудын 25% дээр 4 Америк тутмын нэг нь ажилгүй. Маш их ажилгүйдэл өсөглөн бий болсон, түүнтэй холбоотой нүүдлүүд маш их бий болсон, олон хүнтэй ажлаа алдсан. За тэгээд яг Нью-Йорк бодохоор нэг сонирхолтой юм хууль. Алкогол зарахыг хориглосон. Тухайн хот мууж усаас шалтгаалаад за тэгээд алкогол зарахыг хориглохын хэрээр нөгөө нийгэмд байгаа тэр гутрал, стресс, тэр ажилгүйдэл үлсгэлэн энэ бүгдийг даван туулахын тулд тэрний хэрэглээ нь өөрөө өснө. За тэгэхээр мэдээж нөгөө
одоо хулх үйлдвэрүүд ч юм уу те хурамч үйлдвэрүүд ахуйн орчин те Шагийн те. шагийн ярих гэдэг чинь бий болно. За тэгээд нөгөө санаж байгаа бол нөгөө Gatsby кинон дэр гардаг те тэр нэг баян тансаг гайхалтай үдшилгүүд болно. Гоё тансаг алкоголууд тэнд очино бүгд нөгөө буруу аргаар очино татваргүй очино те тиймэрхүү зүйлүүд төр айгүй болдог гэсэн. Мерлин Монрогийн Someone Like It Hot гэдэг кинон дэр та бүхэн санаж байгаа бол юу гэдэг штэ нэг яг тэгж нууцаар алкогол зардаг газар яг тэр үеийг үзүүлж байгаа тэгснэ нөгөө капучино капучино нэртэй яг өндөө виски зорж идэг гэх мэтчлээ. Тэгэхээр яг тэр үе Нью-Йорк бол маш тийм ороо босгоо хэрнээ бас ингээд нэг амьдрал ботолсон хэдийгээр нэг талаас те их хямрал өсөглөн ажилгүйдэл байгаа боловч нөгөө талаас бас тэр муу зүйл чинь шин сайн юм эхэлнэ штэ. Тэгэхээр тэр бүгдийнхэн суур тавигдаад за тэгээд нөгөө дэлхийн улс төрийн байдалтай энэ дайнуудаас болоод яг чиний түрүүс нөгөө интеллекци зөвхөн Европоос биш зөвхөн Оросоос биш те дэлхийн өнцөг булан бүрээс интеллекци буюу тэр оюунлаг нийгмийн тэр хэсэг Америк руу маш ихээр дөрвж очсон. За тэр тэгээд олон сонирхолтой тарих, оюун санаа, сүнснүүд нэг газар цуглаад ууцхаараа юу болно гэхээр тесрэлт болох нь ойлгомжтой. Харин тий дэлхийн урлагийн төвүүд ер нь ингээд хэдий ч нэг ингээд хямрал байна, төдий ч нэг урлаг илүү хурц хүчтэй хиллэгтэй болж бас гарч ирдэж идэг. Нэг үл бүр ингээд pop урлаг нь хөгжөөлтэй хүмүүс урлаг руу цугтаагаад байна шүү дээ тий. Тэгэхээр яг иймэрхүү нөхцөл байдалтай 1930-аад он бол ер нь байсан байгаа юм. Тэ. За, ингээд манай Поллок маань яаж ийн гэсэн чинь за Нью-Йорк руу явах хэрэгтэй юм байна. Энд бол энэ мужид бол ямар ч үлдэх шалтгаан алга гингүүл тий. Нью-Йоркд ашгүй нөгөө Чарльз гэдэг ах нь аль хэдийн очсон байсан. Аль хэдийн очсон, их нэртэй болцсон, төвхөнцөн. Яг тэр Чарльз ч юм болохоор Поллокийг бодвол ном ёсныхаа дагуу зургийнхаа сургуулийг төгсөөд зураг зурж сураад Нью-Йоркт очиод өөр ингэсэн захиалагч нартай болоод одоо нөгөө яг нэг юм байр суурь олцсон байж тэ өөр хэмжээнд. Тий. Гэхдээ нөгөө юу биш? Тийм том урлагт биш. Зүгээр хүний нэг энгийн хэрэгцээний байр савны тийм зураг мураг зурдаг ч юм уу захиалгын зураг зурдаг ч юм уу ер нь тийм захиалгын зураач болцсон. Тавилгын дизайнераас юм шиг байна те бас. Өөрийнх нь зургийн тийм зургууд юм уу сонирхолтой юм те. Тийм бах те. Тэгэнгүүтээ юу яаж яахсан байгаа. Элизабет гэдэг их нэртэй байсан байгаа байхгүй юу? Чарльз ах нь. Тэгээ ямар тач нөгөө юун дээр тэр ах дээр нэг очиод тулах түших хүнтэй болчихж байгаа шүү дээ. Тэгээд Джексон Поллок маань очлоо. Тэгсэн хар ажил хийхгүйгээ шийдсэн байгаа шүү дээ. Тий. Гарч ажил хайдгүй. Ахаараа ахынхаа эхнэрээр тижээлгээд байгаад идэгээ. За тэгэл яг ихлээл нэг тисэлэж тэгэл нөгөө нэг нилээн тиссэнгүүтээ сүүл рүүгээ ахна. За яадаг чсэн нэг дүү нэг юм юутай ажилтай төрөлтэй. За ажилтай төрөлтэй болоодгүй маа гэд ядаж боловсрал эзэмшүүлээд хийгээд тэгээд тэр үед нэг юм залуу оюутнуудын зураач оюутнуудын холбоо гэд тийм хажуудаа коллеж моллежтэй нэг тийм холбоо байсан байхгүй юу? Тэр холбоо руу оруулчихж байгаа юм л та. Тэнгүүд Джексон Поллокийн хувьд анхныхаа удаа нөгөө тийм жинхэнэ урлагийн мэрэгжлийн урлагийнхны ертөнцлөө одоо яг нэг тийм мэрэгжлийн гэсэн юм руу ингээд орж ирж өөрийгөө сорж үзэж байгаа байхгүй. Тэгэхэд ууг нь бол эхлээд тэрэнд чинь ингээд галзуу гой санагдчихж байгаа тий. Эргэн тойронд нь бүх залуу оюутнууд урлаг яриа л тий. Тэгэл өөр ингээд айгүй сэтгэл хөдлөлтөөр тийшээ ороод тэгэл нөгөө нэг тэгсэн чинь дахиад нөгөө нэг рисунг буюу одоо хар зураг нөгөө нэг байгуулалт гэл ингээл нөгөө л нэг цогтаад байсан юмныхын систем байсаар л байсан тэр уламжлалт урлагийн систем байсаар л байсан. Тэгээд бүр ингээд аимшигтай ингээд бүр тэрэнд бүр ингээд өөрийгөө хүчгүй гэдгээ мэдрээд ингээд тийм сэтгэл готрол гэдэг зүйл эхэлсэн байгаа байхгүй юу. Би ингээд зурж чаддгүй юм байна гэдэг ч юм уу тийм аимшигтай сэтгэл готрлоод эхлээд тэгтээ тэнд мөн бас Томас Харт Бентон гэд багш байсан. Томас Харт Бентон болохоор өөрийнхөө байр суурийг аль хэдийн олцсон. Тэгээд нөгөө нэг регионализм болон Мексикийн морализм гэдэг юм хоёр урсгал байгаа. Тэд нар яадаг вэ гэхээр за Мексикийн, Латин Америкийн илүү нөгөө нэг юм уугуул иргэдийн ч юм уу тиймэрхүү урлаг дээр суурилсан урсгал. Тэгэхээр тэр Томас Харт Бентны одоо манай гомбо маань зургуудыг нь харуулж байгаа. Ер нь ингээл ганц хоёр зургаас нь харах юм бол илүү тийм
энгийн ард түмний амьдралыг айгүй тийм чөлөөтэйгээр ямар нэгэн юмд баригдахгүйгээр илүү тийм ардын урлаг маягаар дүрсэлдэг тийм зураач байгаа байхгүй. Тэгээд Том Сартбент нь болохоор энэ Jackson Pollock маань маш их тус болсон байгаа. Эхнэр нь бүр Jackson Pollock амар сайн байгаад одоо нэг яг нэг юм багш шавийн айгүй ихтгэл харилцаа үүснэ гэдэг шүү дээ. Тэг үнэхээр гоё тийм ихтгэл харилцаа үүсээд тэгээд бүр үзэсгэлэнгүүдээр дагуулж явж байгаа юм бүх ингээд урлын хүмүүстэй танилцуулж байгаа юм гэртээ өөрийнхөө хүүхдийг хараад нөгөө хажуугаар мөнгө төгрөгөөгөөд байлгаж байгаа юм тий ер нь л бүх талаас нь ингээд нөгөө тэр нэг өсөж яваа шавьяага ингэж дэмжиж итгэсэн багш нахгүй юу тэр талаараа бас амар азтай тэгээд нөгөө сүүл рүүгээ бүр яг Том Сартбентнийхаа урлан дотор орж тэгээд урлагийн даалтан зураач болж байгаа байхгүй. Тэгэхээр Том Сартбентнийх нь өөрийнх нь зургууд бол аягүй том моралист гэдэг чинь морал зураг гэдэг чинь амар том ханны одоо тий юу гэдэг 15 ч юм уу 3 8 юу тийм том Диего-гийн зурдаг байсан. Яг тэдний тийм Мексик маягийн тийм зургууд байхгүй. Тэгээд тийм зургуудыг зурхаар тэнд чинь нэгдүгээр нөгөө техник амар сайн суралцж байгаа тий хан турганы зургийн техник ямар байх уу юутай ойлгох уу энэ чинь том зурганы эрх чөлөө өдр орон зай мэдрэмж ямар байх уу энэ тэр болгоныг маш сайн ингэж суралцж байгаа юм л та. За ингэ суралцаад ингэ явж исэн чинь нөгөө Чарльз ахындаа амьдарч байгаа шүү дээ. Орлоо игээд нэг өөр ах нь дахиад Нью-Йорк руу хүрээд ирж байгаа. Тэгээ хоёулаа ажилгүй хоёр бачка Чарльз ах бэрэгч хоёрыг хараа суучих байгаа байхгүй. Тэнгүүд нөгөө бэрэгч нь бүр тэсгээ байлаад хөөгөө гаргачихж байгаа байхгүй. За ганцхан одоо нэг юм одоо хоосон хотод те ганцхан байсан бол яа хоёр хоосон хотод тийж чадахгүй гэд. Тэгээд тэр хоёр маань гараад бас ажил хийгээгүй. Централ паркын ойролцоо нэг хаягдсан склад байсан юм байна л да. Хинч хардггүй юу ч ингэ байхгүй. Тэр складны 2 дугаар давхрыг ингэ тогтжуулаад тэгээд тэн чинь амьдэрсэн. Хаана хоол иддэг байсан гэсэн чинь ядууст ингэ шүлт ороод штэ. Тэнд хоол иддэг. Тэгээд ямар нэгэн байдлаар ингэ мөнгөтэй олоо штэ. Тэгэнгүүт сурсан зангаараа сайхан бартчдаг, архитчдаг. Хоёлаа нийлээд. Тэгээ ер нь бол яг орлоо яах нь арай гайгүй байсан гэсэн. Jackson Pollock болохоор тасартлаа уудаг. Тэгээ нөгөө орлоо яах нь болохоор дандаа ингэж чирж гэртэнд авчирдаг байсан гэсэн. За ингээд хамтран ажиллагчаа зарлаа. За өнөөдрийн нэг хамтран ажиллагч маань таны аяллыг бид урлын ураатай A-Star аяллаа компани юм байгаа. За тэгэхээр Од Мөндөр маань A-Star-тай хамтраад аялал зохион байгуулдаг. Тэгэхээр бидний ээлжид аяллаа тав гарсан нь 6 сарын 25-наас 7 сарын 2-ны хооронд зүүн өмнөд Азаар аялах гайхалтай аялал юм байгаа. За энэ аяллаа 7 шөнө 8 өдрийн аялал. Бид нэр эндээс би явна. Од Мөндрөөс би манай хөтлөгч спортын нэвтрүүлгийн хөтлөгч Заяа тэгээд хөтлөгч Урнаа мөн манай найруулагч Ферийн найруулагч Гомбоо явах юм байгаа. За энэ аялал бид нар Улаанбаатараас Ханой руу шууд нисээд гоё ягац шууд нисэн дамжихгүй ядарахгүй Ханой руу шууд нисээд за тэгээд Вьетнамд үүсэх гайхалтай газруудын маань хамгийн ихнийх нь бол мэдээж Халуун бай. Халуун болон миний багасаа мөрөддөг байсан газар. За тэр байгалийн маш өвөрмөц тогтцтой мэдээж нэгдсэн үндэсний байгууллагын ЮНЕСКОгийн байгалийн соёлын өвд багтсан гайхалтай газар байгаа. Тэгэхээр Халуун байгийн юу н онцлог вэ гэхээр ур амьсгалаас гадна нөгөө 1600 орчим шохон чулуун арлууд байгаа. За тэр арлуудыг тойроод бид нэр усан онгоцоор усан заяар аялна. Үнэхээр үзэсгэлэнтэй. Би нэг юм 1920 ч юм уу тэрнээс өмнөх үе нэг юм колони үеийн хятадын тийм нэг уран зураг сет тэр нэг байгалийн орчим үзэгдэх байдлын талаар нэг юм кино үзээд хитэн зураг харсан. Тэгээд Клод Дебюсигийн хөгжим сонсохоор надад ингээд ягаад юм тэнд байгаа юм шиг мэдрэмж өгөөд байдаг байхгүй. Чиглэг ууртай, манантай өглөө. А гэтэл ингээд тэр нэг мананг нарны туяа чүүтэй хайтай нэвтэлж орж ирээд тэгээд манантай тэр олон ингээд жижиг арлууд ингээд нүдний урд ингэж харагдаж байгаа юм шиг дүрслэл гараад идэг. Тэгэхээр Халуун бай гэж бодохоор надад яг тэр дүрслэл миний нүдэнд орж ирдэг. Тэгэхээр бид нэр эхлээд Халуун бай очино. За тэгээд Ханой хот руугаа буцаад Ханойтой ойрох юм бэлээ. Тэндээсээ дэлхийд хамгийн том одоо сүмгийдийн байгууламж буюу Камбож руу нисээд Ангкор Ватыг үзэж танилцсан. За тэгээд мөн Кок эргээд ойролцоо байгаа маш гайхалтай түүхэн Камбожийн түүхэн хотоор соёлын аялал хийгээд Вьетнамда буцаж ирээд Нимбэ ингээд бас гайхалтай үзэсгэлэнтэй газар очино. Мөн нөгөө Кинг Конгийн Skull Island киноны зураг авсан тэр
гайхалтай байгалийн тогтцтой газар очиж усан гоцоор заваар аялах юм байна. Тэгэхээр энэ бол зөвхөн нөгөө байгалийн аялал биш, байгалийнхаа үзэсгэлэн байна, соёлын аялал болж байна, мөн түүхэн аялал. Тэгэхээр энэ сонирхолтой аялалд та бүхэн бид нартэй нэгтгэх хүсвэл A-Star компанитай холбогдоод Facebook нь A-Star тэгээд холбогдох утсыг нь одоохон би та бүгд таарад өгье. Зулаагчтай хамт явах бол бүр нэр үнэхээр би ч хамт явмаар байна. Ингээд дахин алдаж болохгүй тийм маш гоё боломж санагдаж байна. Баярлалаа. За A-Star компани маань утсан 72 тэгтэг 92 тэгтэг 72 тэгтэг 92 тэгтэг. Тэгэхээр од мөндөртэй хамт аялалд та бүгдийг урьж байна. За A-Star-ийн дам маш их баярлалаа. Бид нар ингээд олон аяллыг хамтран зохион байгуулж байна. Би бүр Америк сайт чи явцсан шүү дээ өнгөрсөн хавар Камбожоор. Тий, явцсан шүү дээ. Гоё эсэн үү? Бүр супер эсэн шүү дээ. Бүр ингээд нөгөө нэг би тим гэж төсөөлөхгүй байхгүй. Нөгөө зүүн өмнөд Аз гэхэр чи нэг байдгал Аз гэл тэгчихсэн байхгүй. Тэгсэн чинь бүр тэнд чинь ямар өрөнгөц ингээд тэр ганцхан тэр сүмд нь ороход л ингээд чинкнээс яг тэр цаг хугацаа байгаль хүн хоёрын нэг юм нийлбэрч юм шиг тэмцэлж юм шиг тийм соёл хэрэгшлийг мэдэрч байгаа байхгүй. Ямар сонирхолтой юм бэ. За цаашаа яасан бэ гэсэн чинь юу болсон бэ? Ахтайгаа нэлээд арх удаг болсон байгаа. Ахантай арай багуудаг. Гомбо нэг гой зургийг явуулчлаа. Тэрэг хэвээр мартцсан байна. За ингэж тэгэнгүүт мөнгө гэхдээ ингээд хичнээн удаан тэгж амьдарч болох юм бэ? Мөнгө хэрэгтэй байгаа шүү дээ. Ашгүй тэр үед нөгөө Рузвельт ерөнхийлөгчийн урлагийг дэмжих хөтөлбөр гэдэг юм гарч ирээд тэгээд тэгэнгүүт нь тэр нь хэрвээ уран зураг өгөх юм бол уран зураг зураад ингээд улсад тушаагал юм бол мөнгө өгч болдог. Одоо улс өөрөө тэгж зургийг нь худалдаж авч дэмждэг тийм програм хөтөлбөр явуулж байгаа байхгүй юу. Тэгээд үнэхээр бүр олон зураг зурах юм бол энгийн ажилчнаас одоо офисын ажилчнаас гэдэг юм уу дээгүүр цайлаа авах боломж хүртэл байгаа байхгүй. Тэгвэл тийш ч бүгд шуурж байгаа юм чи те академист байна уу, орчин үеийн авангард байна уу, сайн дурын байна уу, мэрэгжлийн байна уу те тэгэл бүгд төрт ингээл зураг авахгүй л ингээл тушаагаал. Тэр үед болохоор Jackson Pollock бол яг ингээд 100% өөрийнхөө стилийг олцсон байгаагүй. Гэхдээ нөгөө Томс багшийнхаа яг тэр нэг юм нөлөөтэй зургуудыг бол бас нэлийн ингэж зурж ясныг бол одоо хэдүүлээ харж болно. Тэгэнгүүт яг саяхан фэйсбүүкээр нэг зураг өгсөн юм аа гомбо. За тэгэхээр энэ зургийг болохоор Jackson Pollock яг тэр үед 1933 оны үед зурсан байгаа юм л та. Тэгэхээр мэдээ сэтгэл готрол байсан уу байсан, эргэлт байсан уу байсан, эргэлт сэтгэл готролтой ирж нөгөө мөнхийн хамтын явдаг найзууд тий. Тэгвэл энэ үед бас нөгөө багштайгаа хамтдаа Met Museum гэдэг ч юм уу ингээд том музейнуудыг үзсэн, музейд үзэнгүүтээ нөгөө эскимосуудын урлаг гэдэг ч юм уу уугуул ирээдийн тэр соёл иргэншил өрнийн тэр өндөр техник технологичлолтоос тийм хол соёл иргэншлийг амар юм ойлгоцсон хайрлцсан тэдний маск баг гэл тиймэрхүү зүйлүүд маш сонирхолтой байсан болохоор тэрний нөлөөтэй иймэрхүү бүтээлүүд төрөж хамгийн анхныхаа одоо өөрийнхөө хэллэгийг олж эхэлж байгаа юм л та. За энэ болохоор ингээд нөгөө баруун зүг рүү явж байгаа. Баруун зүгийн нүүдэл гэж орчуулж болохоор тийм зураг байхгүй юу. Тэгээ энэ баруун зүгийн нүүдэл гэдэг зураг нь болохоор магадгүй нөгөө нэг өөрөө хизээч хаанч төвхнөж өөрөө хизээч хаанч эвлүүлдэг тоглоомны нэгэн хэсэг болж чадахгүй гэдгийг мэдсэн юм шиг. Тэгээд нөгөө нүүдэлчин Хог аймгийнхан гэж яддаг шүү дээ. Нэг газраас нөгөөрөө ингээл яваал идэг. Тэгээ хорвоо ертөнцийн гэдэг яг зохиомжийг харах юм бол ингээд бүх юм эргэлдэж эргэжил байгаа. Тэгээд нэг юм хүчээрч юм шиг нүүж байгаа. Дорноос одоо өрнөлөө нүүж байгаа. Тийм зураг. Энэ дээр бол аль хэдийн нөгөө Jackson Pollock-ийн нэг юм экспрессивны буюу гэж хэлдэг. Их илэрхийлэлтэй, их зоригтой тэгж авсан зураг нь бол харагдаж байгаа. Ер нь Jackson Pollock-ийн өөрийнх нь үг гэдэг байхгүй. Би зургийг би бүтээлээрээ альва зүйлийг дүрслэхийг хүсээгүй. Би бүтээлээрээ альва зүйлийг илэрхийлэхийг хүссэн гэдэг. Тэр яг энэ дүрслэл илэрхийлэл хоёрын ялгаа энэ дээр өрөө харагдаад эхэлж байгаа. Өөрийгөө аль хэдийн олоод эхэлж байгаа гэсэн. За тэгээд энэ үед Хосе Клементе Ороско нөгөөх нь Хосе Давид Альфаро Сикейрос гэд хоёр зураачтай тааралцсан Jackson Pollock-ийн хувьд бол бас маш том нөлөө болж харсан. Тэгээд Sikeros Ороско хоёр болохоор монументалист буюу бас нэг том зураг зурдаг. Тэгтээ том зураг дундаа тэд нар социалист коммунист үзэлтэй
Тэгээ нэг социализм коммунизмын нэг урлагийн гоё юм байдэн штэ нөгөө амар зөрөгтэй идеологтой үнэнчээр тэгээ тэгэнгүүтээ тэрийг ингээд их зөрөгтэйгээр тий нэг арт түмний хүч гэл ингээд тэгэж гарч зурдаг. Тэгэхээр тэр зургууд нь бол мэдээж Джексон Поллок өөрөө социалист коммунист байгаагүй. Джексон Поллок ер нь л эзэж улс төрийн зураач байгаагүй. Гэхдээ тэр нэг юм идеал төгс зүйл рүү тэмүүлж байгаа тэр зориг нь бол ингээд Джексон Поллокийг айгүйх онгод өгсөн байхгүй юу. За тэгээд тэр тэдраас нэлээ одоо түүш, гуаш, одоо бэхэн зураг, гуашин зураг за тэгээд тэр үедээ нөгөө нэг тэр тусаал хэрэглэх энэ төр гэдэг тиймэрхүү юмыг нь бол ерөөхдөө сурж бол авч байгаа. Тэгээд энэ үед Джексон Поллок юу ойлгож эхэлсэн бэ гэдэг чинь за ер нь урлаг гэдэг чинь өөрөө амьдралыг мэдэрж байгаа одоо ер нь бол амьдрж гинэ гэдэг чинь одоо амьдралд ингээ хөдөлгөөн хийж чдэг хүн амьсгалж гин ямар нэгэн байдлаар энэ хорвогийн тоосыг хөдлөж гин гэдг нь өөрөө урлагийн акт хөдөлгөөн байгаа байхгүй гэдэг. Ер нь бол яг тэр амьдрал урлаг хоёрыг салшгүй холбоотой гэдэг нэг тэр одоо амьдралын хөдөлгөөн нь өөрөө урлаг юм а гэдэг нэг тэр үзэл бодолд ингэж сууж орж ирсэн байна юм л да. Тэгээд үүнээс гадна Пикассогийн Герника энэ үед бүтээгдчихэж байгаа. За тэгэл Герникаг чинь бүр Джексон Поллок амар судалж байгаа байхгүй. Тэр том бүтээл те яаж энийг ингэж харцгаан ийм зургийг ингэж хийж ийна гэд. За тэгэнгүүт өшөө 3 дахь нөлөөлөл нь хин орж ирсэн гэсэн чинь одоо өшөө бараг 4 дахь нөлөөлөл гэсэн. Сальвадор Дали хүрээд ирж байгаа шүү дээ Америкт. Яа тэгэл нөгөө Америкт Сальвадор Дали чинь те рок одоос илүү ингээл шоугаа үзүүлээл сонин перформанс буюу үйлдэлийн урлагуудаа хийгээл хүн болгоныг гайхшруулаад тэр энэ болгоно нэг юм цаг үеийн ингэж нийлээд Джексон Поллок тэр нэг юм хаач таарахгүй байсан бүх газар нэг юм торонд хориотой аратан арслан шиг байсан тэр нэг дотоод зүрх сэтгэлийг нь нээгээд өгч байгаа байхгүй. Ингээд зоригтой хөдлөх тэр боломжийг нь олчиж байгаа. Аха. Тэгсэн чинь энэ үед 1936 онд нэг оюутнуудын цугларалт болж байгаа маа зөвхөн урлагийн баха оюутнуудын. Тэгээд тэр цугларалтын дээр Ли Краснер гэдэг еврей гаралтай Украин мөртлөө Америкийн нэгдсэн улс руу дөрөөж ирсэн эцэг гэхээс төрсэн одоо нэг тийм Ли Краснер гэдэг эмэгтэйтэй таарлаж байгаа байхгүй юу. Тэгэнгүүт манай Джексон Поллок ч угаасаа байнга халцсан явна. Тэгээ нөтгөн дээр очиад тест амар найрах гэд би минь хөрсөн юм шиг байна. Тест өсөртлөө алгадуулаад. Тэгэл тэгэл нөгөө согтуугийн явдал мартцсан байгаа байхгүй юу. Тэгсэн чинь 6 жилийн дараа буюу 1942 онд нөгөө Ли Краснер гэдэг эмэгтэй чинь тухайн үед залуу Америк зураачдын үзэсгэлэнгээ болгож исэн. Тэгээ Ли Краснер өөрөө урлаг аягүй сайн мэддэг. Тэгээд ингээд үзэсгэлэнд хин оролцож байгаа юм болоо гэдэг нөгөө нэг листийг харсан чинь энэ Джексон Поллок гэж танихгүй нэр байна гэд. Тэнгүүтээ шууд найз нөхдөөдөөсөө хаягийг авангуудаа өглөөний 10 цагт Ли Краснер так очоод хаалганд тогсож байгаа байхгүй. За. Тэгээд Джексон Поллок чинь тэр үед нэг шаардлагатайгаар л байсан л хэл та. Тэгээд гүн нойронд унтчихсан онгойлгосон байхгүй хаалга. Тэгээд тэгсэн чинь нөгөө нэг 6 жилийн өмнө өөрт нэг өсөртлөө алгадсан залуу байж байдаг. Тэгэнгүүтээ чи байсан юм уу? Би харин чамайг энэ залуу зураачдын үзэсгэлэнт оролцож байгаа гэхээр бүтээлээсээ чи үзэх гээл ирлээ гэд. Тэгээд тэр хоёр Джексон Поллокийн бүтээлүүдийг үзээд тэгсэн чинь Ли Краснер өөрөө зураач. Өөрөө юм судлаач те. Гэтэл хизээж урд өмнө нь үзэгдэж харагдаж байгаагүй юм сонин абстракт бүтээлүүдийг Джексон Поллок ингээд хийцэн байсан байхгүй. Тэгээд бүр Ли Краснер бүр шүтээд гайхаад хөөх эн чинь бүр ингээд үнэхээр өрмөц хүн байна энэ энгийн хүн биш вэ гэд. Тэгээд яг тэр нөгөө нэг тэгж их шүтэж байгаа тэр угаасаа тэр хоёрын хооронд урлагийн талаар илүү их ярилцаад тэгээд би биндээ их дасаад сайхан. Тэгээд тэр хоёр маань ингээд хайрт орлолын харилцаатай болоод энэ эмэгтэй бол Джексон Поллокийн амьдралыг ер нь бол 100% өөрчилж байгаа юм. Яагаад гэхээр Джексон Поллок чинь интроверт. Дээрээс нь айр хүн хүмүүст муухай айшлан агсан цогтоо тавина. Хинч Джексон Поллоктой нэг хамтрая гэж бодохгүй. Ли Краснер болохоор хүн болгонтэй эвдөгөө олцдог амар экстраверт ингээл тэгээд өөрөө ингээд айгүй мэдлэг сайтай юм болохоор альва нэгэн худалдан авагч нарт энд ийм гоё зураач байдаг, тэнд ийм гоё зураач байдаг гэж арт дилерийн одоо сайн дурын ажлыг тэгж ингэж хийдэг.
Тэнгүүд Ли Краснер Jackson Pollock-ыг тухайн үеийн бүр агваа эмэгтэй цогцлуулагч Peggy Guggenheimтэй танилцуулж байгаа байхгүй. Peggy Guggenheim-ийн музей Венецид би очиж үзчихсэн галзуу эмэгтэй байсан билээ. Peggy Guggenheim болохоор яг дэлхийн 2 дугаар дайны эхлэхээс өмнөхөн Европт очингуудаа саятан гэр бүл тий бүр ингээд Европт очингуудаа бүр мөнгө хайрлахгүй тий хид ч гэж хэлчихсэн хамаагүй ингээд тэр Европын мундаг зураач нарын бүх зургийг ч аваад тэгвэл тавилга гэж хотлоо баглангуудаа хил давуулаад Америкт аваачсан юм билээ шүү дээ. Яг дайнаас өмнөхөн амжсан байгаа байхгүй тий. Тэгэхээр Peggy Guggenheim бол угаасаа тийм шин сонирхолтой содон ийм галзуу зураач нарыг бол дэмждэг. Тэгээд Peggy Guggenheim Jackson Pollock-т за одоо тэгвэл миний герт зориулаад ханыг ман зурж өг гэдэг ч аахгүй. Тэгсэн чинь тэр үед нөө Марсель Жушан шилдвэрийг үзэсгэлэнгийн тагимд тавьж сахилгууддаг. Марсель Жушан Jackson Pollock хэлсэн юм л да. За ер нь бол тэгээд ганц хүний ханан дээр ингээд зураг зурна гэдэг чинь олон настай юм биш ээ. Тэгэхээр чи зүгээр цотон дээр зурчих тэгээд хан дээр харин өлгөч тий. Тэгэд энд нөгөө нэг Peggy-д зориулж зурсан зургийн одоо бүтсэн анхны түүх. Үгүй. Гэхдээ Peggy захиалцсан баа. Мөнгөний урьдчилгааг нь Jackson Pollock өгсөн баа. Хэдэн сар болов. Нэг ч зураас тавьдгүй Jackson Pollock. Уугаал яваал гэдэг. Мөнгөнд дусаагүй, урьдчилгаанд дусаагүй байна тий. Нэг ч зураас тавьдгүй. Тэгээд сүүл рүүгээ Peggy бүр уурлаад. Би чамайг ингээд Ли Краснер хэлсэн болохоор л ингээд гоё зураач гэж бодсон чи тэгээд баг биш юм шүү гэд. Тэгсэн чинь тэр өдөр нэг шөнийн дотор одоо эн чинь хэдийн хэмжээтэй гэдэг үл галзуу урт хэмжээтэй. Эсвэл нөгөө би одоо буруу хэлж байгаа шүү. Тэгтээ нэг юм ойролцоогоор нэг юм 10 м урттай 4 м өргөнтэй ч үл ямар ч юм галзуу том юм байгаа байхгүй. Тэр ханы зургийг тэг нэг шөнийн дотор зураад босгож байгаа. Тийм байна амар. Тэгээ Peggy тэгээ галзуур хорогоо байхгүй ямар сайн юм бэ. Тэгээд энэ үедээ энэ бол 1943 онд болсон явдал. Тэгээд энэ үедээ бол ер нь хинтээ Ли Краснертэй танилцаад 42-оос 45 оны хооронд болохоор энэ 3 жилийн туршид ер нь Peggy-гээр дэмжүүлээд тий өөрийгөө олоод ойлгоод ер нь цаашд ч гэсэн Peggy дэмжиж л байсан л та. Тэгэнгүүтээ 45 онд болохоор нөө Peggy-гээр дэмжүүлнэ гэдэг нь тухайн урлагийн ертөнцийн хамгийн том хараанд нь дунд нь байна гэсэн үг байхгүй тий баахан танил найзуудтай болно. Манай Jackson Pollock ч тийм харилцаатай тийм хүн биш. Тэ залхаад байдаг. Ли Краснерт хэлээд ихнэрт одоо найз бүсгүй тэ хэлээд хоёлаа ингээд өөр газар очиё гэдэг. Тэгэд нэлийн захын дүүрэг Springs руу явж байгаа. Тэгээд тэнцээ захын дүүрэгт том байшинтай болоод тэгээд тэр байшинда хоёр талтай хоёр урлантай. Тэгээд хүмүүсээс холдсон хайртай эхнэр болгосон хүн нь байна. Тэг яг тэр байшиндаа очиод бүр юу яаж аль биесээр эхнэр болгож байгаа юм л да. Гэрэл хормоо батлуулаад тий. Тэгэд эхнэр байна, хайр дурлал байна. Баян ивент итгэгч байна. Өөр юу их хүсэх вдэ. Үнэхээр хамгийн жаргалтай үе нэсэн баг. Тэгээ энэ үедээ болохоор бүр яг үнэхээр том урландаа өөрийгөө Jackson Pollock чөлөөлөөд тэгээд нөгөө нэг Jackson the Ripper гэдэг хочоо автлаа нөгөө будаг дусаадаг тэр техникийг бүтээж олж байгаа юм. Тэгэд ерөөсөө Мольберт буюу тэр зургийн зотонг тавьдаг модон тавираас татгалзъя. Энэ бол хүнийг ерөөсөө амар бод юм байна тий. Тэгэхээр зүгээр сайхан юу ягаал тэр юун дээр тавиал шалан дээр том зотонгуудаа тавиал тэгэл тусааж эхэлж байгаа байхгүй. Тэгээ ингээл тусаагаал бүжиглж байгаа юм шиг бүжиглээл юм том багс янз бүрийн зарим үед бас багс чиргэлэхгүй янз юм хэрэглээл ингээл ер нь тэгэхэд айгүй сонин нь энэ зургууд нь харахад амар замбраагүй мөртлөө зөв тогтолтой байдаг. Харин би яг наадах чинь бодож сууж байна. Замбраагүй хаус хэрнээ гайхалтай зөв тогтолтой. Тэгээд энэ хаус донд яаж чинь зөв тогтлыг бий болгоод байна гэдэг нь маш сонирхолтой байна. Ямар сайндаа 19 онд бүр математик тооцоол хийсэн байгаа байхгүй юу Jackson Pollock-ийн зургууд дээр яа тэр амар олон хөлхний Jackson Pollock гарч ирж мэрээд тэгээ Германы эрдэмтэд математикийн тооцоол хийсэн байгаа. Тэгэнгүүтээ ямар гурван үзүүлэлтээр хийсэн бэ гэсэн чинь хэр хурдтай гар нь хөдөлж исэн
За тэгээ зотон болон биер хоёрын хоорондын зай одоо хэр дэшээ доошоо ингэж авч яаж исэн хөдлөж исэн. Тэгэнгүүтээ будагных нь химжээ одоо зузаан, өргөн, нарийн нь ямар байсан юм бэ гэд тэгэнгүүт тэр дундаас зүуд математик зүуд тогтол гарч ирсэн байхгүй. Өөр хинч тэгж зорч чадхааргүй. Дахин давтагдчих. Зүгээр сараацсан будаг биш. Зүгээр тусаасан будаг биш. Тий. Тэгэнгүүтээ Джексон Поллок өөрөө бол юу гэж тайлбарлаж байгаа гэхээр транст ордог. Нөгөө нэг Навахогийн уугуул индианчууд гэж байгаа. Тэр индианчууд дээр Джексон Поллок байнга очдог байсан. Тэр индианчууд болохоор элсэн дээр ритуал зан үйлийн шинж чанартай зураг зурдаг. Ямар учраас зурах вэ гэхээр альва нэгэн хүн өвдөхөд ч юм уу тий омгийнх нь хүн өвдлөө тэрэн дээр зураг зураад тэр зураг нь бүх өвчнийг нь авчиж байгаа. Тэгээ тэр зураг нь одоо ингээд бохирдчихж байгаа. Тэнгүүд тэр зургийг шууд ингээд зурсныхаа дараа хэлсэн дэрх зургийг байхгүй болгоно. Тэнгүүд Джексон Поллокийн зургуудыг харах юм бол яг тэр Навахагийн индиануудын өнгнүүд тэр хэлснийх нь өнгө, тэр хэлснийх нь одоо тэр хар цагаан зураасууд. Гэхдээ энэ нөгөө зураас гэхдээ нөгөө хүрээ зураас биш. Хүрээ зураас гэдэг чинь юмыг ингээд хязгаарлаж хүрээлж хязгаар тогтоож байгаа бол энд нөгөө зураасыг чөлөөлөд байгаа юм. Тэгэхээр нэг транст ороод одоо яг тэр бөөнөр шиг гэсэн үг байхгүй юу? Тэр дотор оронгуудаа одоо бүр ингэж нэг юм зан үйлийн шинж чанартай юм шиг одоо өөр хэлчихсэн байгаа. Яг энэ дотроо оршиж явах хэвээр. Энэ бол үйлдэлийн урлаг. Яг энэ үйлдэл дотроо оршиж явах хэвээр. Бараг Джексон Поллокт дараа нь тэр зургууд нь хадгалагт нь хамаагүйсэн байхгүй. Нөгөө индианчууд зураг, хэлсэн дэрх зураг ингээл яг тухайн үедээ л тэр дотор байгаад тэгээд устгадаг шиг устгачиж болохоор байсан. Тэг. За тэгээд ингээд ер нь бол яг юм үйлдэлийн уран зураг тий урлаг дотор байх яаж тэгэж галзуу тэр транст орох уу гэдгийг бол манай Джексон Поллок маань үзүүлж байгаа юм. Тэгэд 1949 он гэхэд аль хэдийн Life гэдэг алдартай сэтгүүлд нөгөө Джексон Поллок ч нөгөө зургуудаа 50 газараа зурчлаа. Буцаад авчирч үзүүллээ. Пеги Гугийн хайм дэмжлээ. Галзуу юм байна, солиотой юм байна. Ингүүтэй Америк даяараа од олоод тэгээд тэгсэн чинь тийм амжилтанд манай хүн бэлэн биш байсан. Манай хүний хувьд бол ингээд нөгөө ингэт юм байна. Амжилтдаг ч амар муухай. Хүмүүс ч ингээд дээшээ шиддэж штэ. Амар дээшээ шиддэж штэ. Тэгвэл хүмүүс нөгөө ямар галзуу юм бэ гэл нэг юм хурц мэдрэмж авцсан байгаа штэ. Байнгын тэр хурц мэдрэмжээ нэхэд байгаа байхгүй одоо дахиад зураачаас. Гэтэл Джексон Поллок дахиж тэр зэг дээр очмооргүй ч байж болно шүү дээ. Тий. Тэгээд дахиад шин юм гарах гээд хүчээр гарах гэж үзэж байгаа байхгүй. Тий, магадгүй дараагийн бүтээл нөгөө өөрсдийнх нь тэр хүсэж байгаа сэтгэл хөдлөл гарахгүй болохоор урам хугарна, тэрийг зураач тэлнэ тий. Биш болцсон байна, энэ чадхаа байсан байна гэдэг яриагаар хамгийн ойрхон хүмүүс хүртэл хэлжсэн байгаа байхгүй. Чи ер нь яач вэ гэд тий. Тэгээд нөгөө нэг амар дээшээ шидэж шүтж багтангуудаа дараа нь бүр ингээд амар доошлуулад дараагийнх нь үзэсгэлэн нь амар амжилт муутай болоод тэрнээс болоод нөгөө манай хүн чинь архинд бүр улам илүү ороод тий. Тэгээд Пеги Гугийн хайм за чамтай бүр хамтрах ямарч боломж алах гэгээд гэрээгээ цуцлаад тэгээд тэнгууд Пегитэй гэрээгээ цуцалж чинь гэсэн чинь мөнгөгүй болчихсон гэсэн үг. Тэнгуудээ бүр улам архинд орчиж байгаа. Нөгөө Ли Краснер хичнээн дэмжгээд чадахгүй. Тэгэл Краснер тэгсэн чинь яг энэ үед ингээд юм галзуурцсан юм хэцүү сэтгэл готролтой үед нь болохоор өөрөөс 18 насаар дүү, өөрөөс нь 18 насаар дүү, Рут Кликман гэдэг шинэхэн бүсгүй гарч ирсэн байгаа юм. Рут Кликман болохоор би таныг шүтдэг гэдэг. Эргэн тойронд бүх хүмүүс чи болчихжээ гэж хэлсэн чинь би таныг шүтдэг гэдэг ингээд өөрөө бас дөнгөж эхэлж байгаа абстракт зураач бүсгүй гараад ирэхээр угаасаа сэтгэлэн татагдана л та. Эхнэр нь бол байнга л үгэлж ууралж байгаа шүү дээ тий. Тэгээд эхнэрээсээ салъягээд тэгсэн чинь эхнэр нь болохоор зөвөр боломж олгосон юм шиг байгаа нөгөө. Салыг ихт нь юу ч хариулаагүй зөвөр л хамгийн маавад Парис руу явсан байгаа байхгүй. Тэгээд Джексон Поллок бол тэнцэнэ дахин нэг сүртэй уран бүтээл тойруулгүйгээр мэдээж архины өндөр хэрэглээтэй. Тэгээ 1956 онд нөгөө шинэхэн амргаа аваад амргийнхаа нэг найз бүсгүйг аваад хамтдаа зугаалгаар явсан байгаа. Тэгээд зугаалгаар явахдаа зогсоол болгон дээр зогсож алкоголоо нэмж хэрэглээд исэн гэдэг машина өөрөө барьж исэн. Тэгэд машины хосолд ороод тэр Рут маань бол аймад үлдсэн. Өөрөө болон тэр Рутийн найз охин бол нас орсон байна. Тэгээд энэ үед яг нөгөө
Ли болохоор дараа нь өөрөө нөгөө Краснер маань болохоор өөрөө дараа нь аягүй их тийм турсамж битсэн байдаг байхгүй. Тэгээд яг Парист ингээд зүг зүгээр байж хат гинт зүрх рүү ингээд яг хийсэн гээд. Тэгээд ямар ч мэдээ сонсоогүй зүгээр л зүрх рүү яг хийгээл Джексон байхгүй болчлаа гэдээ ойлгосон гэдэг ихнэр. Тийм үү. Тэгэхээр амар сэтгэл зүрхний юм холбоотой. Харин тийм биз. Тэгээ нөгөө Рут гэд амарг нь болохоор яг сүулт хэлсэн лээ тий. Нөгөө Джексон Поллокийг нас урсны дараа Америкт европчуудаас хамааралгүйгээр яг бидний гэсэн урлагийн баатар хэрэгтэй болсон. Тэгэнгүүт Америкийн урлагийн зах зээл миний одоо Джексон Поллокийн эмгэнэлт амьдралаар боссон гэд тэгж хэлсэн байгаа байхгүй юу? Угаасаа яг л тэгсэн. Угаасаа л нас орсон гингүүт нь бүгд шууд амар шүтээлтэй. Зураг нь үнд ороод эрэлт хэрэгцээ нэмэгдээл. Тий бүр нэг ойтон байхдаа зурж исэн ч хамаагүй зураг нь үнд ороод ингээд энэ нэг юм үг байхгүй. Үхсэн зураач нарт мөнгө хэрэггүй. Одоо эргэн тойронд чинь 1000 Джексон Поллок, 1000 Ван Гог байгаа штэ хөөсөө. Тий тэр үед мэд хэрэгтэй. За тэгээд эцэст нь хэлэхэд асгасан будаг урлаг мөн үү гэж байгаа штэ. Хэрвээ чи Джексон Поллок шиг асгаж чадах юм бол мөн. Хэрвээ чи зүгээр л тэр зургаан дотроо орохгүйгээр чамд ямар нэгэн тэр өөгдөл байхгүйгээр чи энийг амарчилчаа гэж хийж асгаж байгаа бол тэр бол урлаг биш. Гайхалтай. Баярлалаа минь. За баярлалаа. За өнөөдрийн нэвтрүүлгийнхаа 2 дахь ивент итгэжийг нэг дурдчих. Энэ бол мэдээж манай алтан гишүүд. За алтан гишүүд маань ямар учиртай вэ гэхээр шинжлэх ухаан тань мэдгүй од мөндөр сувг маань одоо уран бүтээлийн 2 тууларлаа эхэлж байна. Тэгэхээр бидэнд алтан гишүүдгээд биднийг дэмждэг, биднийг хэлсэн цагаас цаг үргэлж биднийг дэмждэг. Энэ ажлаа удаан хугацаанд үргэлжлүүлэхэд биднэрт маш их хэмжээний дэмжлэг үзүүлдэг хүмүүс байгаа. За тэгэхээр эдгээр маань яадаг вэ гэхээр од мөндөр сувгийг ивент итгэгчид биднэрт хандив өгдөг хүмүүс юм байгаа. Тэгэхээр бид нар алтан гишүүдэд зориулаад Facebook-ийн нууц групп байдаг. За тэгэхээр бидний одоо энэ нэвтрүүлэг бол анх лайваар алтан гишүүд групп дээр одоо цацагддаг. Тэр манай алтан гишүүд маань яг манай нэвтрүүлгийг лайваар үзээд биднэртэй холбогдоод чат хийчээд нэвтрүүлгээ бичгээж хэрхэн хөглөж байгааг харж биднэртэй цаг үргэлж байдаг юм хүмүүс байгаа. Тэгэхээр манай уран бүтээлийн шинэ үйлрэл эхэлж байгаатай холбогдуулан бид нар алтан гишүүдийнхаа шинэ группыг бий болгосон байгаа. Тэгэхээр хэрвээ та шинжлэх ухааны таны мэдхүйг Монголд дэмжиж монгол хэл дээр дэмжиж бидний үйл ажиллагааг дэмжих хүсвэл манай алтан гишүү болоод од мөндрийнхэнд жилийн 100,000 төгрөгийн ханд өгөөд манай алтан гишүүн болох боломжтой. За тэгэхээр та хэрхэн манай алтан гишүүн болох вэ гэхээр Худалдаа хөгжлийн банкны IBAN нь 94000 41 91 04 518 41 91 04 518 дугаарын дансанд та өөрийнхөө овг нэрийг утасны дугаарыг бичээд 100,000 төгрөгийн ханд өгөх боломжтой. За тэгээд мөн түүнээс дээш түнтэй ч байж болно. Манай алтан гишүүд дандаа илүү түнтэй ханд бид нарт өгч илээ маш гоё. Маш их уран болж байгаа биднэрт. Тэгэхээр та биднэрт энэ хандыг өгснөөр манай алтан гишүүн болоод алтан гишүүн нууц группт ороод бидний жилийн 1050 одоо тий хөтөлбөрийг лайв бичлэгийг нь дөнгөж эхлэхэд нь бид нартай хамт байгаад үзээд лайвын дундуур бид нартай холбогдоод асуулт асуугаад хамгийн гол нь шинжлэх ухаан тань мэдхүг дэмжиж байгаа гэсэн үг юм байна. За тэгэхээр алтан гишүүдтэй баярлалаа. Тэгэхээр хэрхэн та шинжлэх ухаан тань мэдхүг од мөндөр сувгийн алтан гишүүн болох вэ гэхээр Худалдаа хөгжлийн банкны IBAN 94000 41 91 04 518 41 91 04 518 дансанд 100,000 төгрөг шилжүүлээд гүйлгээний утган дээр нь өөрийнхөө овгнэр утасны дугаарыг бичгээ мартва. Тэгээ манайхаас тань руу холбогдоод таны Facebook хаягаар алтан гишүүн нууц групптэй өрн оруулах юм байгаамаа. За баярлалаа. Баярлалаа. За энэ бол шинжлэх ухааны тань мэдгүй од мөндөр сувгийн уран зураг нэвтрүүлэг байлаа. Студид хөтлөгч Амина болон мөнхцөл миний бие ажиллаа. Манай нэвтрүүлэг танд YouTube-ийн од мөндөр сувг, NTV телевиз болон од мөндөр радио 83.3 107 хостолгионоор хүрч байна. Баярлалаа Амина. Баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудтай баярлалаа. Од мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн 1000 нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан тань мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Та нэг нэвтрүүлгийг 100 төгрөгөөр буюу 1000 нэвтрүүлгийг 100,000 төгрөгөөр үнэлээд биднийг дэмжээрэй. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан таны мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм.
Од мөндөр нэр дээрх Худалдаа өвчлийн банкны данс байгаа. 4191 Тэг 4 518. Та 100,000 төгрөгөө шилжүүлэхдээ гүйцэтгэлийн утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан, танин мэдхгүй Монголд ялах болтугай.